Монгол улсын газрын зураг 1911-ээс 1923 он. Төв Азийн цээжинд орших нүүдэлчдийн төрөлх нутаг Монгол орн 19-р зууны сүүл 20-р зууны ихэнх үед ямар онцлог бүхий нутаг дэвсгэртэй газар зүйн ямар засаг захиргаанд хуваагдж байсан тухай одоо өгүүлье. Монгол улсын газрын зураг 1911-ээс 1923 оны хооронд дараах бүтцтэй байжээ. Үүнд 5 аймагт хуваагдан аймаг үр хушуунд хуваагдж байсан юм. Үүнээс хамгийн өргөн удам газар нутагтай аймаг нь Түшээдхан аймаг байлаа. Түшээдхан аймаг 1911-ээс 1923 он. 1911 он Түшээдхан аймаг 21 хушуутай байсан юм. Харин аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ нь 422,740 амдөрүүлжин км, газар нутгийн урд нь 900 км, өргөн нь 240-оос 610 км байжээ. Энэхүү аймгийн өргөн удам нутагт Сэлэнг мөрний ихэнх хэсэг мөн орхон гол бараг бүтнээр Туул, Хараа, Ерөө, Шарын голууд болон Эгийн голын адаг хавь хамаарна. Түшээдхан аймаг хой талаараа Орос улстай шууд хилэлдэг тул гадаадын эрдэмтэн жуулчид олноор ирдэг төдийгүй худалдаа арилжаа их дэлгэрсэн олон хөлийн нутаг болж байжээ. Үүнээс гадна өөр нэгэн томоохон онцлог бол халахын богд Жавзандам хутагтын их хүрээ болон Монгол улсын эртний нийслэл хар хурам, түгээр чүүл барам, Монголын анхны хийд болох Эрдэнэ-зуу, амар баясгалан зэрэг түүхэн чухал газрууд энэхүү аймгийн нутаг дэвсгэрт хамаардаг байсан юм а. Энэ нь Түшээдхан аймаг бол тухайн үедээ Монгол улсын төв болж байсныг харуулахын сацуу өргөн удам нутаг дэвсгэрийнх нь сар хүрээг илэрхийлж байгаа хэрэг юм а.